За Монгол орон хөдөө аж ахуйн орон түүнийг хязгаарч мартаж болохгүй. Бид үйлдвэрлэгч юм уу эсвэл одоо ямар нэгэн инновацаар дэлхийг гаргадаг бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүн юу ч байхгүй юм арт юм уу? Сүүлийн 30 жил газраа ухаж гаргадаг эндээс олсон мөнгөө хамгийн чухал гэж бодож байгаа бол бид бас алдаа мэдээж хулгайлуулчихгүй шиг авах хэрэгтэй. Энэ дээр гол анхаарах зүйл гэвэл 20 гаруй хууль хөдөө аж ахуй дээр хэрэгжиж байгаа боловч яг ерөнхий суур харилцааг зохицуулсан хууль ерөөсөө өнөөдөр хүртэл байхгүй учраас энэ хуулийг бид дэмжиж байгаа. Мэдээж ерөнхий суур харилцааг зохицуулж байгаа учраас маш их лозунгийн чанартай юм шиг зүйлүүд орж ирж байгааг ойлгоод үүн дээр ганцхан зарчмыг л би байнга хэлж байгаа. Маш их мөнгө хөдөө аж ахуйд өгч байгаа, маш их одоо зээл тусламж дэмжлэг үзүүлээд байгаа мөртлөө яг эзэндээ очих дээр муу. Өөрөөр хэлбэл энэ хуулийн цаад гол логик нь одоо тариаланчид, малчид хөдөө аж ахуйн салбарт яг татвар бүрдүүлээд ажлын байр бий болгож байгаа энэ улсуудын оролцоог хангах нь хамгийн чухал шүү. Ерөөсөө бид чинь ерөөсөө сайд дарга нар яам улс төрчид хамгийн ухаантай би яаж хэрэгжүүлэх үү гэж л яваад байгаас болж Монгол сүрж байгаа шүү. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл хуулийн 5.2.9-т төр хувийн хвшил, эрдэм шинжилгээ, иргэний нэмгийн байгууллагын хамтын ажиллагааны оролцоог хангах гээд ийм лозун орцсон байгаа. Окей, орж болно. Энийний цаана энэ төр хувийн хвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудыг шийдвэрт оролцуулсан шүү. Тэдэнд мэдээлэл өгнө шүү. Тэгэхгүй нэг аймаг дээр юм уу эсвэл яаман дээр нэг дарга сандаалд суучаад плед таслаа суучдаг шүү. Тэгэл мафи болдог. Бүх төслүүдийг унагадаг. Мэдээж сайхан сэтгэлтэй ухаантай хүн байж л таараа. Тэгтээ 30 жил ингэж бид алуулж байна да цаан чинь. Энэ санаа л энэ дотор баймаар байна. Лозон хэдий ч гэсэндээ тэр журманда салбар хуулиудаа энийг анхаараарай гэдгийг протокол тэмдэглэж байгаа шүү. Протокол тэмдэглүүлж би одоо үлдээж байна. Хоёрдугаарт за одоо нарийгдсан асуултуудыг асууя. Энэ 18-ын 3-т гээд орцсон байна. Энэ одоо зарчмын энэ саналууд дээр 18 дугаар зүйлийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжлэг гэдэг дотор 18 дугаар зүйлийн 3-т 18.2 заасан шаардлагыг гэж байгаа. Нөгөө шууд болон шууд бус татаас, тарифын зохицуулалт, хөнгөлт, хүүгийн хөнгөлт гээд энэ олон гоё юмнууд чи өгөхдөө дарах шийдэхгүй шүү. Тэр хөдөө аж ахуйн салбарынхантай ярилцчээж шийдэн шүү гэдгийг энэ томьёолохдоо заасан шаардлагыг хангасан эсхийг тодорхойлоход мэргэжлийн холбоодын оролцоог хангана гэж байгаа. Нэг асуусан болоод тэгэл халт өнгөрөөл дарга плед таслаад явчих уу гэдгийг энэ дээр тайлбар өгөөч. Зөвшөлдсөх үү? Би уг нь зөвшөлдсөх гэж санал оруулсан. Зөвлөлдөх гэвэл зүгээр нэг зөвлөлдсөн болоод хайдаг. Энийг нэг тодруулаад протоколд заавалчгүй тэр салбарын хөдөө аж ахуй, мал аж ахуй, тариалангийн салбарын тэр жинхэнэ нуруунд дээр хүнд ачааг үүрээд явж байгаа хүмүүсийг шийдвэрт оролцуулна шүү гэдгийг би нэг сонсомоор байна. Хоёрдугаарт 9-3-т аймаг бүр хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний энэ шинжээч бүхий лаборатори байна гэж байгаа. Нийслэл хот тосгон яах вэ? Хаягдсан байна. Энийг хуулиндаа яаж оруулах вэ? Хаана явж байгаа вэ? 3-дугаар асуулт. Өнөөдөр энэ хуулийн дээр 3 газар их олон шүү дээ. Үндэсний хөдөө аж ахуйн салбарынхны үндэсний компаниудыг дэмжинэ гэдэг үг байхгүй. Дандаа гадаадын хөрөнгө оруулалтад гадаадынхан таатаа нөхцөл бүрдүүлнэ гэж 3 газар заасан. Гэхдээ гадаадынхан хөдөө аж ахуй дээр орж ирвэл сайн л бай. Заавалчгүй тэгээд тэр өөрийн хүүхдүүдэд тэгж ад үзэх ямар хэрэг байна. Энэ дээр үндэсний ажиллаж байгаа тэр компаниудад яг гадаадынхантай адилхан энэ давуу байна. За үндэсний компаниудаа гадныхантай адилхан давуу байдал тэгш хандаач гэсэн асуулт асуусан шүү. Боломж хуулинд орсон уу гэж. За хариулъя. Ажлын хэсэг хариулъя. За Ганбаатар гишүүний одоо байнгын орон дээр яг үндсэндээ бол гишүүний саналаар энэ 18-ын 3-ыг оруулж ирсэн. Энэ хуулийн 18-ын 2 заасан шаардлагын хангасан гэдэг нөгөө дэмжлэг тусалцаа одоо татаас бүх зүйлүүдийг заасан шаардлагыг хангасан эсхийг тодорхойлоход мэргэжлийн холбоодын оролцоог хангана гэж оруулж ирж байгаа. Энэ бол бас чухал заалт гишүүн оруулж ирсэн л дээ. Энийг бид нэр зөвшөөрөөд оруулсан. Тэгээд оролцоог нь хангана гэдэг маань өөрсдөө оролцох боломжтой бүх оролцоо саналаа хэлэх одоо үйл ажиллагаанд нь оролцох юм болцоог л хангацлаа гэж үзэж байгаа юм бид нэр.
За яг та бол хамтран ажилланаа эдэргээд хамтран ажиллах эсвэл одоо хангах эдэргээд зүгээр судалж үзэн ч гэдэг юм уу ингээд хайцсан бол өөр хэрэг байх гэж бодсон юм. Тийм болохоор хангана, ер нь оролцоог нь хангана, байлгана. Одоо сүүлийн үед бол ер нь тэр янз янзын хөдөө аж ахуйн орон нутгийн одоо асуудлууд дээр бол бас хувийн хвшлээс иргэдээс хүмүүсийг оролцуулаад тодорхой шийдвэрүүдийг гаргаад ингээд явж байгаа шүү дээ. Жишээ нь бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл олгоход бол тэр чинь 20 хэдэн бүрэлдэхүүнтэй тэр дотор нь бол иргэдийг бол шууд оролцуулаад эдгээр явчихж байгаа. Тэгэхээр энэ заалт бол үндсэндээ бол бас болчихж байгаа заалт бол би харж байгаа. Хоёрдугаар лабораториудыг аймаг сум нийслэл аймаг сум орон нутаг гэж явчихж байгаа хаа. Тэрэн дээр ямар ч лсэн бидний одоо өнөөдөр дутагдаад байгаа аймаг орон нутгийн хүрээнд бол энийг дэмжиж байгаа. Улаанбаатар хотын хувьд бол энэ лабораториуд ерөөхдөө болчиход байгаа шүү дээ. Болоод байгаа. Ганцхан лаборатори тэр орон нутаг дутагдчихад байгаа байхгүй. Тийм болохоор орон нутаг зайлшгүй лабораторитой байна гэдгийг зааж өгөхөөс өөр аргагүй болчиход байгаа. За нөгөөтэйгөр юу байлаа? Тэг гадны энд бол ерөөсөө дотооддоо харилцсан, дотооддоо хандсан л одоо хууль. Би бол тэгж ойлгож, тэгж уншиж, тэгж одоо тодорхой хэмжээнд найруулгын одоо зас залах зүйлийг хийгээл явж байгаа. Гадны тусламж дэмжлэг гэсэн одоо бид яг тэ Аз хөгжлийн банк нэтрэгээл газруудаас бид тодорхой хэмжээний хөдөө аж ахуйг хөгжүүлэх тусламж дэмжлэг эдгээр авдаг шүү дээ. Энэ хүрээнд л яригж байгаа болохоос биш яг аж ахуйн нэгжүүд бол дотоодын аж ахуйн нэгжүүд гэдэг дээрээ л заавал яг дотоодын гэж үг заагаагүй ч гэсэн ер нь бол гол логик агуулга бол ерөөсөө өөрсдөө бид нар хийн шүү дээ. Би бол тэр өнцгөөс л харж байгаа. Ерөөсөө миний толгойд бол жишээ нь одоо хууль санаачлалын жишээ нь толгойд бол гадаад гэж бол ороогүй байхаа гэж би бодож байгаа. Зөвхөн миний уншаад одоо дотор нь ажлын хэсэг ажиллахад бол ер нь өөрсдийнхэн аж ахуйн нэгж нүдэнд тэр нөгөө ченжүүдээ яаж өөрчлөх үү? Тэр нөгөө урд өмнө ингээд малчтаа ажиллаж исэн хүмүүсээ яаж хөл дээр нь босгох уу? Яаж тэднийг дэмжих үү? Энэ өнцгөөс л хараад энэ өнцгөөс л энэ хууль бол боловсруулагдсан гэдгийг л хэлэхээр байна.